За асуулт гэхээс илүү баг үг хэлсэн дээр юм шиг өнөө. Ер нь бол бид нар улсын эдийн засгийг удирдах хэрэгтэй байгаа. Ур ухаан гаргах, нарийн ухаан гаргаж, энийг яаж одоо шийдлүүдийг гаргаж уралдаж ийм урлах хэрэгтэй байгаа. Гэтэл яг зүгээр одоогийн ингээд сүүлийн жилүүдийн одоо энэ байдлуудыг харахад бол ер нь бол нэг нүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ гэдэг шиг урсгалаараа л явж харагдаж байна. Тэгээд болохгүй болохоор бусад хуйлуудаа эвддэг, нураадаг. Тэгээд төлөвлөлт чадвар ерөөсөө сайжрахгүй байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө хуйлуудаа өөрөө одоо болохгүй бол хуйлуудаа өөрчилдөг энэ байдал чинь угаасаа төлөвлөх шаардлагагүй болгочихж байгаа. Одоо жишээлбэл энэ би зүгээр хэд хэдэн жишээ авъя л да. Сая энэ гадаад зэрлэгтэй холбоотой хууль батлагдаагүй хуулийг жишээлбэл энэ дотор одоо энэ өгсөн тайлан дээр байна л да. Гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн нөлөөгөөр газрын төс Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийг төсөөс гаргаснаар засгийн газрын гадаад үрийн орон зайг нэмэгдүүлэх шаардлага үүссэн тул төсвийн доктортой байдлын зөвлөлийн ирүүлсэн таамаглалаас дээгүүр төсөөллөө. Монгол улс чинь бас хууль дээдлэх зарчим гэж байгаа. Батлагдаагүй хуулийг жишээлбэл ингээд энэ хуулийн танилцуулга дээр ингээд үндэслээд одоо асуудал оруулж ирж байна. Нүүтийн албан дотор энэ буцаа олголтын тухай хууль 4-5 сарын өмнө баталсан. Бүгдээрээ л одоо бас засгийн газраас л оруулж ирээд баталсан. Гэтэл одоо бас ингэ болохгүй байна гэдэг чинь. Тэгээ энийг яг тайлбарч шалтгаан нь болохоор олон улсын нөхцөл байдал геополитик гэж юм л да. Энэ төсвийн өрөөний мэдээллийн танилцуулга дээр 8 одоо тулгарч болзошгүй гадаад макро эрсдлүүдийг дурдсан байна. Ойрхот орнуудын мөргөлдөөн, худалдааны дан, хятадын эдийн засаг, Орос Украины дан гэх мэтлэн. Гэхдээ яг төсөөлөл одоо энэ төсвийн хүрээний мэдээлэл дотроо энийг ерөөсөө тусгасан юм байхгүй байгаа юм. Тухайлбал одоо суур тэнцлийг дотоодын бүтээгдэхүүний 2% буюу түүнээс дээш ашигтай байхаар тооцоол одоо ийм дүрмтэй. Тэгээ энэ дүрмийнхаа хүрээнд ямар ч орон зай авахгүйгээр яг 2% нь тулгаад. Тэгэхээр жишээлбэл орлого тодорхой хэмжээгээр 3%-аас дээш буул, зардлууд өсвөл энэ одоо төсвийн хүрээний одоо мэдээллийн шаардлагуудыг хангахгүй ийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгээд төсвийн доктортой байдлын тухай хуулиудыг ер нь бол дандаа ингээд нөгөө доктортой байх ёстой юмнуудаа эвдэж тэр хүрээндээ явах ёстой юмыг төсвийн хүрээнийх нь хууль нь өөрийнхөө хүрээг эвддэг. Тэгэхээр төсөв нь угаасаа төсвийн доктортой байдлын тухай энэ төсвийн хүрээгээ бол зөрчихөөс баг аргагүй шахав. Иймэрхүү нөхцөл байдлууд байна. Энэ хуулийг дагалдуулаад 2 хууль өргөн барьж байгааг нэг нь энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн бас нэг чухал заалтыг одоо оруулсан заалтыг энэ эвдэхээр бас ийм хуулийн төсөл оруулж байна. Энийг бол улан засгийн газрын энэ заавал төсөвтэй энэ төсвийн хүрээний мэдээлэлтэй хамт өргөн бариулах үндэслэл багтаа учраас энийгээ татаад авчаасаа гэсэн иймэрхүү бодол байна. Уулын зүүн бол төсвийн хүрээний мэдээллийг дагалдуулж яг энэ төсвийн хүрээтэй холбогдлолтой асуудлуудаа оруулж ирмээр байхгүй. Тухайлбал энэ засгийн газрын бүтэц энэ урсгал зарлуудаа яаж багасгах вэ? Төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтэн дээр бас байлаа шүү дээ. Энэ зардлууд чинь тасралтгүй нэмэгдээд байгаа учраас дөрвтэй ийм бодлогын шинжтэй өөрчлөлтүүд хийхгүй болохоор ингээд босод юмнууд чи эвдэгдээд байна гэдэг. Энтэй холбоотой одоо жишээлбэл хуулийн төс дагалдуулж болохоор байсан энэ тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл маань зах зээлийн үнээс их хол зөрүүтэй болчиход байна. Тухайлбал нүүрсийг тэнцвэржүүлсэн $127.4 гэж яхад зах зээлийн үн $68 гэж байна. Жишээлбэл энэ одоо жишээл тооцоолдог аргачлалаа өөрчилж болдгоо юм уу? Гэх мэтлэнгийн ингээд зүйл залтуудыг оруулж ирмээр байгаа хгүй. Энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр за асуултаа дуусгач. За ерөнхийдөө хариулчид тэгээд нэмжсэн хоо. За асуултаа асуучаад нэмж хариулах юм уу? За ерөнхийдөө тэг төвшин гишүүнээ хэлж ярьж байгаа зарчим бол маш зөв. Бид хоёр бол үзэл санааны хувьд яг нэг үнэхээр одоо өнгөрсөн хугацаанд бол олсныхоо хэрээр үрсэн байна. Төсвийн сахилгаатай хариуцлага алдагдсан уу гэвэл алдагдсан. Тийм учраас энийг зөв болгох ёстой. Төсвийн хүрээ дагалдуулаад таны хэлж байгаа бүх хуулиудыг оруулж ирэх логик болохгүй мэл. Төсвийн хүрээ бол өөрөө дунд хугацааны одоо төсвийн хүрээний мэдээлэл дээд доод хязгааруудыг л баталдаг. Энэ хязгаар дотроо төсвүүд төлөвлөдөг. Тэгэхээр
яагаад энэ хуулийг дагуулаад тэр 3 сарын заалтыг хөндөд байна гэхээр энэ олон улсын геополитикийн нөхцөл байдал таны дурдж байгаа эдгээр асуудлууд манайд шууд нөлөөлж байгаа. Та тэрийг ч мэдчихэ. Тэгэхээр энэ одоо сорилтуудаас гарахын тулд бид нар энэ 3 сарыг хөндөхгүйгээр эх саруудад юу болохыг мэдэхгүй. Жишээ нь төсвийн алдагт 1.4 их найд болцсон 4-р сард. За ер нь цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хамааралтай манай эдийн засаг дээрэс нь экспорт хэрхэн яаж савлахыг өнөөдөр бид мэдэхгүй, маргааш юу болохыг мэдэхгүй. Төсвийн тодтгол яагаад хийдэг вэ гэхээр шаардлага үүсчиж хийдэг. Гэтэл аль 3 сарын өмнө баталсан төсвийн хүрээний хязгаар дотор заавал төсвөө бариа эсвэл 3 сар болж ижил тэр тодтголыг хийнэ гэдэг чинь энэ угсаа анхнаас энэ хууль батлагдахтаа эх оны төсвийг өргөн мэдүүлэхдээ энэ 6 дугаар сарын 1-ний өмнө батлагдсан төсвийн хүрээнд дотор багтаагаад оруулж ирээ гэдэг заалт байсан болохоос энэ бол тодтголд хамрах заалт биш. Тухайн үед хуралдааны протоколууд дээр ч гэсэн ингэж гишүүд асууж тийм тайлбарууд өгж исэн мэл. Гэтэл яагаад өнөөдөр энэ заалтыг тодтголд хүртэл хамааралтай гэж зааж. Одоо жишээ нь би бол ойлгож байгаа юу гэхээр ерөнхий сайдын хувьд бол энэ 31-ийн тендер хаагдсны дараа шаардлагатай бол төсөв тодтгол хийнэ. Тэр үеэрээ энэ урсгалуудаа танах, зардлаа бууруулах, гадаад зээлүүдийг ирэмблэх, тэр төрийн албан хаагчдыг 30 гаруй хуулиар цалин өсийг нь одоо хөрөөний ир шиг янз бүрээр тогтооцсон энэ байдлыг цэгцлэх, зарим албан хаагч нарыг төрийн алба биш нийтийн алба руу шилжүүлэх, зарим агентлагуудыг нэгтгэх нийлүүлэх ажлуудыг тодтгол дагуулад оруулж ирэх гэж бодож байна. Яагаад тэгэхээр бид тийм зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Гэтэл 5 сарын 31-ний дараа 6 сар тодтгол оруулах шаардлага үүсчвэл 6 сарын 1-ний төсвийн хүрээ дээр чинь оруулж ирэхээр 3 сараа давхгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ босгоод шин төсөвтэй холбоотой гэж би ингэж ойлгож байгаа. Тэгэхээр ийм учраас л энэ дагаж орж ирсэн. Саяын За ерөнхий сайдыг үүсгэж хариулчих. тэр танилцуулган дээр байгаа гэдээ байгаа үндэслэл бол энэ Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц газрын тосцны үйлдвэрийн гадаад зээлийн ашиглалтыг бол төсөв бичггүйгээр одоо санхүүжүүлээд явах ийм бидаас хэрэгцүү орчин их хурлын гишүүд өргөн барьж хилцүүлээ эцсийн хилцрүү шилжсэн байсан. Тэр нэг зүйлийг хэлэхэд энэ удаагийн төсвийн хүрээний мэдээлэл дээр энэ хоёр төсөл хоёулаа багтцсан баг. Тэрнээс үл багтаагүйгээр энэ хууль батлагдана гэж хэлээд оруулж ирээгүй биш. Энэ бол оруулж ирсэн. Яг одоо сая танилцуулган дээр бол мэдээж энэ орж ирснээрээ дахиад илүү орон зай үүсэх баг. Тийм учраас эдийн засгийг болон бусад тоонуудыг хөөдрөө төсөөлсөн байна гэдэг үндэслэл бичсэн юм шиг байна гэж би эдийн засгийн агуулгын яамныхныг ойлголоо. Тэрнээс биш гадаад зээлийн ашиглалтыг бол гарсан ч гараагүйч энэ багтцсан энэ төсвийн хүрээнд. Тэгэхээр эх оны төсвүүдээр тавиад л зээлийн ашиглал явна. За. Энх төвшин гишүүн тодруулж асууя. Би түрүү нөгөө дутуу энэ жишээлбэл төсвийн хүрээгээ дагалдуулж сайжруулах юмнууд бас байгаа учраас энийг оруулж ирээч. Дараагийн одоо боломж байдаг бол оруулж ирээч гэдэг санаанууд энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтэн дээр бичсэн өмнө ч бас яг түрүү жилчсэн бас яригдчихсэн асуудлууд энэ дөрвөн зүйлийг жишээлбэл төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл дээр багтаах нэрсэн дотоодын нэвтрэгдэхүүн нэгдсэн төсвийн урсгал зардал нэгдсэн төсвийн орлого голлох эрдэсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнэ гээд энэ одоо жишээлбэл төсвийн хүрээний мэдээлэл оруулах бусад хууль эрх зүйн орчин дээр байгаа мөртлөө одоо энд ордоггүй тэр энэ хамааралтай зүйлүүдэд бас дагуулж оруулж ирээчээ гэдэг ийм юу хэлгсэн нэг хоёрдугаар бас одоо нийслэлийн Монгол улс нэгдсэн төсөвтэй нийслэлийг харахаар энэ улс хөгжөөд одоо бүр хөгжлийн манлайд хүрэх гээд байгаа юм шиг гэтэл улсын төсвөө харахаар бол ер нь тэгээд баг өнөө маргааш арга цагаад байгаа юм шиг энэ нэгдсэн төсвийн бодлого гэдэг юм бас барьж ажилласаа гэж хэлмээр баярлалаа. За ерөнхий сайд. Гишүүн түрүүн бас асуусан тэр тэнцвэржүүлсэн үн нь бол угаасаа хуулийн заасан байдаг. За дээрэс нь төсвийн хүрээ ер нь өнгөрсөн жилүүдэд төсвийн хүрээний мэдээллийг дагаж хууль дагаж орж исэн тохиолдол байхгүй мөлий. Энэ удаа бол энэ 3 сарыг тодтгол дээр бол хамаарахгүй байдлаар зохицуулахгүй бол
Яг үннийг хэлэхэд бол 6 сар төсөө тодтохоос өөр замгүй юм билий гэж одоо бид ажиллаж байгаа. За тэрнээс үүш цаашаа бол явхад их хэцүү. Тийм учраас энэ 3 сар байгаа цагт бол одоо их бэрхшээлтэй болно. Гадаад зээлийн ашиглалтын хууль түрүүн Цогтбаатар гишүүн бас асууж ирсэн. Энэ гадаад зээлийн ашиглалтын хууль батлагдвал төр төслүүд хөгжлийн банк дээр сангийн яамны ажлыг хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр заалтыг ажлын хэсгээр бас гишүүд оруулж ирж байсан. Нэгтгэхэд төсвийг дагуулад оруулаад ирж бас. За отхон шар